тий үндсэн хууль том сэдвэл дээ маш том сэдв. Ер нь бол яг хүн төрөлхтөн одоо 2500 3000 жилийн өмнө одоо энэгээр байгаа том одоо философчд байж шүү дээ. Барууны, өрөндийн, зүүнний, дорны. Тэгээ тэд нар яг ер нь бол хамтын амьдралаа зохицуулах гэсэн одоо тийм бичгэл байхгүй юу? Тэ хамтдаа хэрхэн атайхан нэг нэгнтэйгээ өв найрамдалтай хоолундаа хувааж идээд баяр савндаа атайхан нэг барьж аваад зодчихгүй шиг өвтэй найрамдалтай. Тэгээ нэг нийгмээ хамтын амьдралаа сайжруулад ирээдүй рүү хараад хойч үедээ бас нэг атайхан нийгэм хот улс хүлээлгэж өгөх гэсэн ийм л одоо батламж тий нэггээр хэлбэл тангараг тий тэрнээс одоо хууль гэж бид нар бол буруу яриад байгаа юм да. Бол конституц гэсэн юм явж байгаа. Тэгэхээр хууль гэхээр бид нэг л их одоо гэмт хэрэгтэн шүүдэг хууль шиг ойлгоод байгаа байхгүй юу? Тий тэр бол ерөнхийдөө тангараг бичил тий одоо юу гэдэг чтэй одоо монгол орчин бас хэлтгэл байсан шүү дээ. Тэдэн одоо хүсэл мөрөөдөл тийм үү? Тий ер нь бол одоо хүсэл шүү дээ. Хүсэл. Тий тухайн ард түмний хүсэл. Тий. Тэгээд ирэхээр ард түмэн гэдэг ихээр бас асуудал руу орж ирнэ. Тий яг бол ард түмэн чи өөрөө жоохон бүрхэг ойлголт. Тий баахан ардууд нийлээд тэгээ нэгдсэн нэг ард түмэн болох гэдэг шүү дээ. Тий одоо бид нар чи ингээл тэр нэг хаан нэгдгсэн гэсэн энэ төр гэл нэг үнэн худал мэддэхгүй нэг түүх ярьдаг шүү дээ. Тэрний цаан чинь үндэстэй ярих хэрэгтэй байхгүй юу? Тий үндэстэн болж ээж тэгээд үндсэн хуультай болох хэрэгтэй байхгүй. Бид нар одоо үндэс гэдэг буруу үг хэрэглээд байгаа байхгүй. Үндэстэн байхгүй. Одоо ингээл мууис гэхэд үндэсний их сургууль гэдэг байгаа байхгүй. Буруу байхгүй. Үндэстний их сургууль байхгүй. Тэгэхээр бид нар одоо үндсэн яг үндсэн хууль гэдэг маань бол яг уг үндэс. Бүх хуулиудын үндэс тэр энэ үндсэн хуулиудаас дараагийн хуулиуд гарч ирэх хэрэгтэй. Тий гэсэн тэр явж байгаа шүү дээ. Тэгээд үндэстэнд одоо зориулнаа. Тийм үү? Үндэстэн хууль маань үндэстэнд зориулсан хууль. За үндэстэн гэж хэний хэлээд байгаа. Одоо Монгол үндэстнийг гаргаж ирэхэд маш хэцүү. Тий. Манай одоо үндсэн хууль чинь Монгол хүнээ тайлбарлаж чадахгүй байгаа шүү дээ. Тий. Зүгээр нэг газар нутаг л яриад байгаа шүү дээ. Монгол хүнээ тайлбарлах хэрэгтэй. Монгол хүн гэдэг бол ийм түүхтэй эндээс гаралтай. За бид нар бол Монгол үндэстэн гэж өөрсдөө нэрлэх боломжтой юу, боломжгүй юу? Үндэстэн болж чадсан уу, чадаагүй юу? За энийгээ тайлбарлах хэрэгтэй. Тэгжээд үндэсний хүсэл хэрэгжил гарч ирнэ. Үндэсний хүсэл хэрэгжил чинь нөгөө nation will тэр гарч ирнэ. Nation will гарч иж бидний constitution бичигдэх хэрэгтэй. Basic law гэдэг байгаа шүү дээ англиар. Basic law. Мад бичигдэх хэрэгтэй. Тий. Тэгжээж өчнөө юм болж иж бид нар үндсэн хуулиа хийж бичнэ гэхээс биш. Зүгээр гадны имийг одоо орчуулад ойлгоогүй. Тий. Одоо манай энэ үндсэн хуульч бол ерөнхийдөө нэг Ром, Унгар, Герман энтрээс орчуулсан гэдэг байгаа шүү дээ. Тий. Одоо жишээлбэл чимэд гэж нэг хүүнийг үндсэн хуулийн эцэг гэдэг шүү дээ. Хин ч үндсэн хуулийн эцэг болж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тий, артан үндсэн хуулийн эцэг болохоос биш. Тийм үү? Хэн нэгэн хүн гадаадаас хэдэн залуучуудаар орчуулчихад тэгээд тэрнийх нь доор нь өөрийнхөө нэрийг тавьчих бол болохгүй юм байна. Тэгэхээр үндсэн хууль гэдэг бол том асуудал. Хинбэ гэдгээ бид нар гаргаж ирэх хэрэгтэй. Одоо би энэ Хятадын, Японы, Оросын, Германы, Америкийн үндсэн хуулиудыг одоо уншиж судалсан. Тийм миний одоо номнуудад байдаг шүү дээ үндсэн хуулийн тухайн номнууд. Тэгээд тэрэн дээр бол тэр үндэстэн гэдэг өөрийгөө гаргаж ирэх, тодорхойлох, хинбэ гэдгээ тодорхойлох, хүслээ тодорхойлох. За тэгээд ямар хэл бидний гол хэл байх ёстой юм. Монгол хэл мөн үү? Өнөөдөр монгол хэл баргаж биш болчиход байна шүү дээ. Англи хэл болчиход байна шүү дээ. Тий, одоо гадуур ингээл явхаар Монгол улсын нутаг дээр англи хэл дээр юм уу солонгос хэл дээр үйлчлэгээний газруудын хаяг байж болохгүй. Эдгээр бүгдийг хуулж авах хэрэгтэй. Тий. Хаа нэгэн газар англи бичиг бид нар харах юм бол тэрийг монгол олгох хэрэгтэй. Тий. Одоо монгол хэлээ аврыг гэсэн хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгж жагаад гачин бананыг гадал кофег борголгоод орчуулцдаг шүү дээ. Энэ чинь монгол хэлээ аварж байгаа юм биш. Энэ бол солиорол. Харин энэ гадуур байгаа бүх хаягуудыг өөрчлөх ёстой. За ингээд монгол хэл яах ёстой? Бидний үндсэн хэл болох ёстой. Энийгээ бүр заан тунгалах ёстой. За дараа нь шашнаа гаргаж ирэх ёстой. Ямар шашин монголчууд бидний гол шашин юм бэ? Тэрийгээ гаргаж ирэх ёстой. Тий. Тэрнээс одоо шашин
шүтгэхгүй таны асуудлаа гэд хайчиж болохгүй. Тий. Тэгэхээр өөрөөр энэ үндсэн хууль чинь өөрөө ийм нарийн юмнууд байх хэрэгтэй байхгүй юу? За тэгээд үндсэн хуулийн дараа нь 3 том асуудал бичих хэрэгтэй. Одоо миний 3 улаан ном байгаа. Тэгшэрх. Бүх монгол хүмүүс тийм үү? Тэгшэрхтэй биш болвол эрхчлөө байх ямар ч боломжгүй. Баян ядууга бариад чинь. Тийм, монголдоо дуусаа. Тэгэхээр тэгшэрх байж ээж эрхчлөө ярина. Тэгшэрхгүйгээр эрхчлөө яриад ямар ч утгагүй. Тийм, дураараа эрх мэдэлтэй мөнгө төрөхтэй нь л эрхчлөөтэй байхгүй нь эрхчлөөг. Тэгэхээр эхлээд тэгшэрхтэй болох хэрэгтэй бид нар. Дараа нь эрхчлөө эрхтэй. Эрхчлөө гэдэг нь боловсрох, юм мэдэх, суралцах, эмнэлэгт очиж үзүүлэх тэр бүх эрхчлөө. Тэр хаагдаж болохгүй. Мөнгнөөс болоод эмнэлэгт үзүүлж чадахгүй, мөнгнөөс болоод сургууль сурч чадахгүй, мөнгнөөс болоод одоо яадгийг нөгөө 0.11 хэдэн га газараа тийм үү эзэмшиж чадахгүй. Тэгэхээр энэ бол инээдэмтэй асуудал тийм. 3 дугаар шударгаас тийм нийгэмд үндсэн хуулинд шударгаас маш томоор бичих хэрэгтэй. Тэгшэрх эрхчлөө шударгаас хуулийг маш томоор бичих хэрэгтэй. Шударгаас гэдэг юу гэсэн үг юм? Шударгаас гэдэг бол өгөө аваа тэнцэх хэрэгтэй. Чадхын хэрээр ажиллана. Өөрийнхөө чадамжаар авьяас чадвараар ажиллана. Тэрэндээ тохирсон цалин мөнгө авнаа. Энэ бол шударгаас. Тэрнээс одоо манай чинь бол нэг мүлжчихдэг шүү дээ. Тийм үү? Шударгаас алдагдана. Хийгээд байдаг, илүү цагаар ажиллаад байдаг, олигтой цалин авдаг. 11 сар ажиллачаад 12 дахь сар дээр сайхан амрах гэхээр амралт өгөхгүй байдаг ч юм уу. Энэ бол одоо нөгөө Марксынхаар социал асуудлыг шийдэгүүгийн шинж байхгүй. Яагаад одоо бид нар чинь социализмыг ойлгоогүй, социализмыг бүтлгүүтүүлсэн бэ гэхээр энэ гурвыг бид нар ерөөс ойлгоогүй байхгүй юу? Тийм одоо тэр нөгөө манад одоо хуучил байж шүү дээ. Тийм. Тэр чинь ерөөс ойлгохгүй. Одоо их сургуулийн хууль байна уу, монгол хэл гэнэ үү, одоо шинжлэх ухааны акт юм ч гэнэ. Эднэр тухайн үедээ юу ч ойлгоогүй байхгүй. Тэгэд энэ аргагүй байхгүй. Яг л эдгээр чинь ерөнхийдөө бид нар чинь 1921 оноос хойш л хүн төрөлхтний имлэгтэй танилцлаа шүү дээ. Тэгээд яг анхны үндсэн хууль бол яг л ерөнхийдөө Орос, Хятад хоёроос орчуулчихсан хууль байсан. Тэнд бол харин тэгшэрх шударгаасыг бол нэлээд сайн бичсэн байгаа. Дараа нь яг хэвээр арчлын үед 90 онд бид нар чинь нөгөө 90 онд том солиорол явагдлаа шүү дээ. Бүх үндсэн хууль, бүх нийгмээ бид нар чинь нураалаа шүү дээ. Бид нар өгдөг сүнэн гэдэг чинь яг л болсон шүү дээ. Тэгэхдээ үндсэн хуулийг шинжлэх гээд бүр бантагнуулаа хийсэн байхгүй юу? Одоо тэрэн дээрх нөгөө янз бүрийн далбаа тийм үү? Янз бүрийн юунууд байна шүү дээ. Илэрхийллүүд. Тэрэн дээрээ бүр алдан нөгөө сайхан морь унаад авчихсан монгол хүнийхээ модон морь болгоод бол далбаа нэг сонио хачин болол явчихсан. Тэр төрийн сүлдэг мүлдэг гэдэл. Тэгээ буцаад морхон шашин луугаа яваад ерөнхийдөө дандаа тийм галангийн илэрхийллүүдийг манаас юм дотор ч явж байгаа шүү дээ. Ер нь бол бидэрт одоо үндсэн хуулийг одоо цоошноор ярих цаг нийгэмд болчихсон. Яг одоогийн бидний энэ амьдрал, яг одоо эндгийн бидний энэ байгаадаа таарсан, яг биднээс гаралтай тийм үндсүүл одоо хэрэгтэй. Гадны өчнөө юм орчууллаа шүү дээ. Сүүлийн 30 жил бид нар одоо Америкийн ч вэ нөө, Хаанхын ч вэ нөө, Японы ч вэ нөө өчнөө юм орчуулж Монгол руугаа орчуулж буудах юу ч таарсангүй. Ихэнх нь буруу орчуулсан. Алдаатай. Маш их алдаатай. Тэгээ одоо үйл тэр засгийн газрын ордонд нэг уулзалт боллоо шүү дээ. 2-3 сард нэг талбай дээр хүмүүс чагсаад байсан. Тэгээ нэг зөвшөлдсөх энэ төр гээл те. Зөвлөлдөх гэсэн уулзалт. Тэгээ тэрэн дээр ерөөсө шударгаасыг тэр Моисын профессорууд ойлгоогүй байгаа байхгүй юу? Тэгшэрхээч мэдэхгүй лээ энэ профессорууд. Тэгэхээр одоо энэ манай социологийн салбар, улс төрийн салбарынхан болвол одоо жоохон боловсралтай болох хэрэгтэй. Хэд их Америкийг даган дуурайж хөл алдан тэдрийг хойноос гүйж өстой нөгөө нэг юу дагсан хүн хөлөө хөлдөг нэгчээр тийм л юм болоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо монголчуудын бидний жинхэнэ үндсэн хууль хэрэгтэй. Миний Монголын гэрээ гэсэн ном дээр бас нэлээд бий. Тий. Ер нь бол би монголчуудад зориулаад номнууд бичээл байгаа шүү дээ. Сүүлд нь 3 хөх ном гарсан. Монголын өцөгдөр өнөөдөр маргааш гэсэн 3 хөх ном байна. Бичээл гэдэг. Тий булгаал гэдэг. Би чи философч хүн учраас булгаал байж би чи нэг ардын намын юм уу, арчилсан намын хүн биш учраас нөгөө зурагтмаар гаргах юм уу, олон нийтэд номоо танилцуулахад юутай, хязгаарлалттай. Тий. Манайх ч юм бол яг тэгэл ардын намын хүн бол мундаг болчдөг, арчилсан намын хүн бол мундаг болчдөг шүү дээ. Тий. Боловсралгүй байхад нь л нэгэнт л тэр намын хэмжээ сайд болчихж байгаа шүү дээ. Нэгэнт тэр намын хэмжээ үндсэн хуулийн дээр сутж байгаа шүү дээ.
Уул нь илүү чаддаг хүмүүсээс суулгах хэрэгтэй байхгүй нам хамааралгүйгээр. Одоогийн үндсэн хууль бичигдэхэд нам хамааралгүйгээр бичигдэх хэрэгтэй. Яг одоо яг юм мэддэг, унссан боловсралтай хүмүүс. Ардын нам юм биш, ардсан нам юм биш. Тийм хүмүүс байх хэрэгтэй. Тэгээ арчлал гэдэг бол тэртээ тэргүй хэнд хэрэгтэй вэ гэдгээ бид нар ярих хэрэгтэй. Одоо энд байна шүү дээ. Жишээлбэл Аристотель, Платон гэдэг Грекийн хоёр философч шүү дээ. Энэ хоёр бол ерөөд арчлалын тухай бас ярьсан. Гэхдээ ер нь бол зүгээр ардууд төрийг удирдна гэдэг бол арай л болохгүй гэж бол хэлж ирсэн. Ямар нэг байдлаар нийгмийн дээгүүр хэсгийнх нь сонгогдоод улс орноо авч явсан дээрээ. Тийм ер нь бид нар боловсрал муутай, мэдлэг муутай, чадваргүй, ер нь жоохон солиотой, шизотой тийм хүмүүсийгээ дээшээ гаргачих шүү дээ. Тэгээд эдгээр чинь биднийг авч чадахгүй шүү дээ. Чи ном уншаагүй байна. Гадаадаар ярьж чадахгүй байна. Гадны том ерөнхийлөгч ерөнхий сайдуудтай уулзаа ширээний ард сайхан яриад илгээ сууж чадахгүй байна. Мэдлэг боловсрал байхгүй байна. Тийм ер нь бол хүн мэдлэггүй болохоор дугуй байдаг байхгүй юу? Одоо нэг бөхчүүч чинь улсын хурлын танхимд юу ч дуурахгүй суугаад идэх шүү дээ. Бид чи аргагүй байхгүй энд байхгүй чинь хин юу дуурах юм бэ? Хэлэх өгүүлбэр байхгүй шүү дээ. Зарим нь бүтэн өгүүлбэр ч хэлж чадахгүй шүү дээ. Тэг зүгээр үгнүүдийн цуглуулгал хэлж шүү дээ. Хин хаа нэг газар сонсцоход. Тэгэхээр чи ерөнхийдөө тэгээд яриагаараа хүн чинь мэдлэгтэй юу мэдлэггүй юу боловсралгүй нь мэдчихдэг байхгүй юу? Би энэ нөгөө дээгүүр байгаа нөхдүүдийн чинь яриг жоохон сонсоод тийм байна. Асуудалгүй байна гэжтэй. Тэгэхээр арчлал гэдэг бол одоохондоо бид нар бол уул нь бол ингэж хэлсэн шүү дээ. Социализм бүтэлтэй болох юм бол арчлал руу орж болно гэж хэлсэн шүү дээ. Шумпетер гэж одоо Австрийн том одоо эдийн засагч философч хэлсэн үг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар тодорхой нэг нийгмийг боловсронгуй болгож жагаад дараагийнхаа нийгэм рүү шилждэг байхгүй юу? Тэгэхээр бид чинь нэг нийгмийг боловсронгуй болгоогүй байжээж дараагийн нийгэм ярьчихсан явж байгаа байхгүй юу? Энэ яг нэг Монгол хүн байхгүй юу? Өнөөдөр гар утас аваад тэрэнд гинт таалагдахад маргааш өөрийг авахгүй явж байгаатай адилхан байхгүй юу? Энэ нийгмийн энэ философийн улс төрийн оюуны ийм онлуудыг чинь байна шүү дээ. Зүгээр ингээд байгуулцдаг хийждэг юм биш байхгүй юу? Тийм социализм ингээд байгуулчлаач гэх шиг. Арчлалыг байгуулчлаа, шууд арчлалч гэх шиг. Энэ ч тийм биш байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө нийт энэ ардуудынхаа, иргэдийнхаа аж амьдрал, хүсэл эрмэлзэл энэ ухааных нь онцлог тийм. Одоо бид нар чинь Монгол хүний сарвал ухаан гэж их доромжилдаг шүү дээ. Ихэнх нь бүрхэг ухаантай биш шүү дээ. Яагаад тийм бүрхэг ухаантай байгаа? Яагаад сарвал ухаан яриад байгаа? Тийм үү? Тэгэхээр энэ дээр судалгаа хийх хэрэгтэй байхгүй. Бүгдээрээ дипломтой тийм үү? Бүгдээрээ дээд сургууль төгсчихсэн. Ихэндээ доктор болчихсон. Гэхдээ тэгэд одоо яагаад ингэж тэнхтэй байгаа? Уул аюу мундаг байх хэрэгтэй үстэй. Жил болгон хэдэн мянгаараа их дээд сургуулиуд төгсөөд дипломтой төгсөж шүү дээ. Орон зүйчгсэн. Гэхдээ яагаад ийм доогуур төвшөнд байгаа юм? Тийм. Тэгвэл таны бодлоор бид эргээд социализм илүү ухрах хэрэгтэй юм. Социализм чинь ухрах шиг байхгүй юу? Чи бас дахиад ухрах гэж байгаа байхгүй юу? Тийм. Энэ чинь биш ухрахтай ямар ч хамаагүй байхгүй юу? Яг бол социализмын онлоос юуг нь авах уу? Юуг нь монголчууд таарахгүй. Арчлалын онлоос арчлал гэж бас нэг муухай орчуулга байхгүй юу? Уул демократи байхгүй юу? Демократизм. Демо гэдэг шүү дээ. Демос гэдэг чинь тухайн үедээ гректэй нийгмийн элит хэсгүүдэд демо гэж хэлсэн байхгүй юу? Өөрөөгөө аваа явуулдаг хэсгүүдийг. Ардуудынхаа сонгуульд оруулдаггүй байсан байхгүй юу? Ардуудыг чи этно гэдэг байхгүй юу? Этно, демо хоёр чи ялгаатай байхгүй юу? Түүнээс демонууд ч сонгуульд ордог байхгүй юу? Этнонуудыг сонгуульд оруулдаггүй байсан байхгүй юу? Яг бол тэг хүн сонгох тийм чадвар байхгүй наад хүмүүс чинь. Хүний үгэнд итгэл нас чи масс. Демо ч өөрийгөө авч явж чаддаг. Нийгэмд өөрийгөө харуулсан хүмүүс байхгүй. Тэд нар ч л улс орныг авч явж чаддаг шүү дээ. Одоо Америк ч гэсэн сая тэр Байдны сонгуул болоод Трампын сонгуул болж байхад шоронгоос гарч ирсэн хүмүүсийг сонгуульд оруулахгүй байх шүү дээ. Тэгэхээр эн чинь нарийн байхгүй. Сонгуул зүгээр бүгдээрээ орилдоод ханаралдаал шуугилдаал ороод ирдэг юм биш байхгүй юу? Иргэний өмнөхөө барьчихсан ороод ирдэг юм биш байхгүй юу? Эн чинь бүр цэвэр монхруулга мушгин говьлолтой байхгүй юу? Тийм. Хин сонгуульд оролцох хэрэгтэй вэ гэдэг чинь боломжтой вэ? Сонгуульд оролцох эрхээсээ гадна сонгуульд оролцох чадвартай вэ гэдэг чинь бид нар одоо асуух болчиход байна шүү дээ. Тийм. Бие дагаад за өгөө гэж хэлж чадах чадвартай юу энэ хүн?
асуудалтай шүү дээ. Бид нар ийм юм хүсэж байна. Ингэж амьдрмаар байна. Тайван баймаар байна. Хоол ундтай баймаар байна. Ажиллаад явхад нэг орон сууцтай болчдөг баймаар байна. Тэрнээс одоо орон сууцтай болох маань банкны бизнес болж болохгүй. Мөнгө дутагдахаар хэдэн төгрөг банкнаас зээлэх чинь банкныхны одоо юу гэдгийг санхүүгийн их усүр нь бол тэрийн амьдрал өөрөө жоохон илүү мөнгө шаардаад биш. Тэний чинь ажиллаад цалингаар гүйцэтгэж чадахгүй ш. Цалингийн жижиг баг штэ Монгол бизнес. Инээдэлтэй ш. Тэр чинь ямар нэг байдлаар бид нар чинь хууль бус үйл ажиллагаа хийхгүй болчиход байгаа. Нэгэн тэр би бодлоо гэж суулгаад чинь хоолтой очихын тулд цалин өрөхгүй бол тэгээд одоо яах вэ? Өөр аргаар бодно штэ. Тэгээд энэ өөр арга бодож байгаа чинь бидний дайнжруулсаар байгаад яасан шунал болгочихсон. Хэтрэг. Тэгээ нөгөө шунал нь яасан. Буцаад нөгөө ард түмэн өрөвдийнхаа хөгжлийнх нь их усэг болох хоолн, чиг үсэг, ном дэвтэр, энэ намын хувцас одоо юу гэдэг сургуулийн танхим, багшийн цалин ингээд дайнжраад гинжин ийм урууд явагдаад хаанаас нь ч эхэлж болохгүй ийм чөтгөрийн тойрог болчиход байна. Одоо эдрээс бид яаж эхэлэх вэ? Яаж ажил амьдралаа цоошноор эхэлэх вэ? Тэр чинь бидний өмнө ирчээд Тэгэхдээ болохоор Монголын соёл уламжлалыг нэлээ өвөөсгсөн. Тиймэрхүү үзэл сурталууд байдаг. Байлгүй яах вэ? Тэгэхээр одоо ингээд барууны соёл уламжлалыг Монголын сэтгүүд яаж оруулж ирэх ёстой юм бэ? Тийгүй яах те яаж оруулж ирэх юм бэ? Тэд тэргүй ороод ирчихсэн. Тэр тэргүй ороод ирсэн. Чи одоо ингээл кофе бэн томын кофе утсан сууж जैन тийм үү? Хажуу талдаа гар утсаа тавьчихсан л байна. Энд чинь тэгэл баруун соёл бүр айл хэдий ороод ирсэн байхгүй юу? Зүгээр ингээд орж ирсээд тэгээд манайх тэргүй болцсон. Зүгээр энийг зүгээр ойлгож тайлбарлах байхгүй. Одоо нэг сошиал медиа, интернет, фейсбુક, тийм үү, твиттер одоо юу гэдгийг, инстаграм, тикток бүгдээрээ ороод ирчихсэн. Тий энэ 25-аас доош юм уу 30-аас доош насныхны мэдээж юм болчихсон. Тий. Тэгэхээр одоо энэ 30-аас доош насныхан 35 ч юм уу 35-аас дээш насныхан гэсэн хоёр хэсэг байна шүү дээ. Тий. Тэгэхээр гар утастай өсөөд гар утастай хүмүүжээд гар утсаар амьдарч байгаа. Амьдрал нь гар утас. Тийм үеийнхэн байна шүү дээ. Тэгээ 50 60 70 хүрээд ирэхээр амьдрал нь гар утас биш. Болоогүй. Тий ерөнхийдөө тэрнээс хол технологиос арай жоохон хол. Яг энэ чинь сүүлд гарч ирсэн технологиуд шүү дээ. Одоо iPhone, интернет, гар утас энэ чинь гарч ирэх 10 жил ч болоогүй шүү дээ. Тийм. Яг одоо нийтийн хэрэглээ болоод тий. За энэ компьютер бол нийтийн хэрэглээ болоод нэг 90-ад оноос л эхэлсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр 30-40 жилийн юм байхгүй. Сүүлийн үеийн л юм даа. Тэгэхээр залуучууд нэгэн тийм барууны соёл руу ингээд орчихсон. Интернет руу орчихсон. Ийм нөхцөл байдалд бид нар яах ёстой юм. Одоо дижитал society гэж биелээд байгаа шүү дээ. Одоо дижитал гэдэг захимгаал бас нэг муухай л орчуулсан гэдэг. Гэхдээ энэ орчуулгууд ерөөсөө бүр утга халгаа. Даримны нэг species гэсэн тийм үү? Тийм ном байдаг байхгүй юу? Тийм species яаж үүссэн? Тэгээ явсаар гад хүн ингээд яаж үүссэн? Тэгсэн чинь манайхан энэ янз бүрийн газрууд зүйлийн үүслэгэд орчуулсан байгаа байхгүй юу? Юу гэж юм бэ? Чи тэр одоо зүйл юм уу? Энэ хоёр зүйл сууж байгаа юм биш шүү дээ. Ийм хачин заваа орчуулгууд байгаа байхгүй юу? Тэрээс тэр барууны ямиг орж ирэхэд зөв л орчуулах. Зөв орчуулж, зөв буулгах. Заримыг орчуулж болохгүй. Тэгээ кофегоор байсан дээр, бананаараа байсан дээр. Би одоо кофе захиалангууд нэг аяга боргол миний урд тавьчихаар ямар ч аппетитгүй болчихж байгаа шүү дээ. Би боргол уумааргүй байна шүү дээ. Яасан гэс кофег борголгоо орчуулсан. Энэ одоо Мойсийн Монгол хэлний эрдэмт тэгээд аим боловсралгүй хүмүүс байна. Би өнөөдөр фэйсбુક дээр тавьсан постн дээр бичсэн энэ бидний нэг орчуулдаг хинээрхэл тэнэглэл тэр Бямбын Ринчинов гэж нэг хүн байсан шүү дээ. Тэгээ бид нар бол Ринчин гэдэг. Тэгээ тэр үнээс л эхлэлтэй байх. Ингээд ингэж аягүй муухай гаднаас хүн төрлөختний танин мэдлэг боловсрал орж иж яхад орчуулна гэд тэгээ тэр их сайхан танин мэдхүү мэдлэг боловсролыг үнгүү болгодог. Орчуулах нэрээр бүр оршуулаа ичдэг. Тийм болохгүй байхгүй юу? Бидэрт орж ир бидэртэй бидэргүй орж ирнэ. Орж ирдгээрээ орж ирнэ. Тийм барууны ч байна уу, зүүнний ч байна уу, бүгдээрээ орж ирнэ. Социализм ч байна уу, ардчлал ч байна уу, тийм үү, демократ ч байна уу, юу гэдэг. Либерализм ч байна уу, одоо неолиберализм ярьсан нэг баахан залуучууд байгаа. Өөрөө ямар ч тэгшэрх байхгүй мөртлөө нэг либерализм яриад. Харманда мөнгөгүй либерализм ярьж яах юм? Тий. Цалингүй либерализм ярьж яах гээд байгаа. Тогтсон ажилгүй либерализм ярьж яах гээд байгаа. Тэр чинь амьдрал нь тогтчихсон хүмүүс либерализм, неолиберализм ярьдаг болгоос ш. Амьдрал нь тогтоогүй эдэн нөхдөд неолиберализм шиг либертарч шиг бид бүр харахаар одоо яг тэгэл залуу хүний одоо тэнэглэл тий яг залуу хүн бол ер нь тэнэг штэ.
Тий. Яг бие сайтай. Тий бие сайтай. Энд бол тэнэг тийм ахас өөр арга байхгүй. Юу л байв гэж тэр дотор. Тий. Яг цээжлэл явчихж байгаа шүү дээ залуучууд бол тогтоогоол тэгэл тогтоосон шалгалтаа өгч тогтоогүй шалгалтаа өгч жоохон гизүүчдэг. Тэгэхээр нэг нь мөнгө төлсөн юм чинь диплом авч л таараа. Яг хөгжлөөд ирэхээр хүний ухаан чинь уул сайжирдаг байхгүй. Би бол муудаа шүү дээ. Тий би бол тэр тэргүй тэгэл өөрийн мэдлгүй өөрийн ирэхгүй муудаа шүү дээ. Мөнгө төлөөч нэмэргүй, гандаа яваач нэмэргүй би муудна. Энэ сайжрах хэрэгтэй байхгүй. Цэцэн болох хэрэгтэй, мэрэгэн болох хэрэгтэй. Ухаан маш хөгжих хэрэгтэй байхгүй. Манай чинь насны явчаад байхад энийг өгчихгүй шүү дээ. 60 хүрнэ ухаан орно гэсэн байхгүй. 70 хүрнэ ухаан орно байхгүй. 80 хүрнэ ухаан орно байхгүй. Одоо энэ намуудын насаараа намаар амьдэрчихсэн, намаар хооллчихсан нэг 70-80-тай бараг л 90 хүрэх гэж байгаа өгчүүд байж шүү дээ. Энэ хөгжөг өрсөн. Тэр ярьж байгаа яриаг чинь суусаарай. Тэр ингээл намаар амьдэрчихсэн. Тэгэхээр намын учраас төрийн зүтгэлтэн гавьяат тийм үү нийгмийн зүтгэлтэн гэсэн тийм цол өгчихсэн. Тэгэхдээ энэ ерөөс хөгжөг. Чи нэг зураг харсан уу? Нэг дөрөв өвгөн ингээд Чингисийн ийм одоо ингээд зүтсэн сууж байгааг. Дөрөв өвгөн. Тийм сонин. Ерөөс энэ хөгжөг. Медаль зүгээд баярлалаа суугаад байгаа байхгүй. Ингээд буцаагаад аваад өгөх хэрэгтэй байхгүй. Оюуны өндөр түвшинд очихоор ч хүн чинь материалын сонирхолгүй болчихдог байхгүй юу? Цол шагналт дургу болчихдог байхгүй юу? Оюуны өндөр түвшинд очихоор хүүхэд чиг одон зүгээд баярлаад байгаа байхгүй. Тэг би хэлээд байгаа шүү. Ерөөсөө энэ 3 сая хүн чинь дээрээс ахвал одоо 80 наснаас ахвалаад одоо 15 насны ч гэдэг юм уу 16 насны ч гэдэг бүгдөө ерөөсөө шилжилтийн насандаа яваа хүүхдүүд юм байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Ер нь Монголд нас төрөхгүй юм шиг байна. Биологийн нас нь яваад идэг. Энэ нь яг хүүхдэрээ сонирхдаг нь хэвээрээ, сониуч нь хэвээрээ, гомддог нь хэвээрээ, уйлдаг нь хэвээрээ, яг хэвээрээ. Нэг дэвшил явагдаагүй. Яг янз бүрийн юм цээжлээд, янз бүрийн диплом аваад, янз бүрийн гавьяат аваад төрийн шагнал авчихаар хүмүүс нэг мундаг гэж бодчихдаг. Тэгээ тэр нь юу ч нэг нөхөртөл гардуулаад өгсөн байхгүй. Төрийн шагнал. Надаас асуухт би тэгж хэлсэн шүү дээ. Та 3 юм юу хэлэх вэ гэхэд би боловсрол гэж байна. Гэхдээ боловсрол мэдлэгтэй хамаагүй шүү. Дипломтой хамаагүй шүү. Мэргэжилтэй бас хамаагүй шүү. Тэг боловсрол гэдэг бол. Уг хүний хүн болсон тэр үйл явц чинь боловсролтой болох хэрэгтэй байхгүй юу? Тий хүүхэд наснаас ахуулаад одоо 60 нас хүртэл хүний анхдаг чиглэлтэй буюу идэж уух, эрүүл аюулгүй байх гэх мэтчлэх хэрэгцээнүүд хангагдаагүй байхад одоо боловсрол шинжлэх ухаан техник технологи салбарууд хөгжих боломжтой. Одоо жижиг яг ингээд хамруулаа хийчлаа л да. Тэг боловсрол шинжлэх ухаан техник, шинжлэх ухаан техник гэдэг хасчих юм. Зүгээр л боловсрол. Тэг зүгээр л боловсролын тухай л ярил л да. Тэг. Зүгээр хоол унд хувцас хонд тэр хангагдаагүй байхад ингэж болох уу гэдэг чи яг одоо социализмын онол байхгүй юу? Одоо Маркс гэж хэлсэн байхгүй юу? Тий нөгөө социализм руу ухрах юм уу гэдсэн чи ухарцсан явж шүү дээ. Тий социализм чи бүгдээ нь хилцсэн шүү дээ. Маркс өөр бүгдээ нь хилцсэн шүү дээ. Нийгэмд хүмүүс харьцаанд орохын тулд тийм үү эвтэй ажиллаж хөдөлмөрлөөд нэг нэгэндээ гай болохгүй залж мэдлэхгүй явахын тулд нийгэм тийм онолууд хэрэгтэй гэсэн баггүй социализм гэж чинь сошиализм баггүй. Сошиал медиа гэдэг чинь шүү дээ. Хоёулаа нэг гаралтай өгнөд баггүй. Тэгээд яг юу л баггүй юу. Боловсрол бол тэртээ тэргүй хүний амьдралын нэг хэсэг. Яг ч боловсролгүй бол хүнд дандаа дарлуулна, дандаа мэхлүүлнэ, дандаа залилуулна. Чи боловсрлоор л би даасан хүн болж чадна шүү дээ. Тэр чи хоол өгөөд мөнгө өгөөд ч нэмэргүй боловсрлгүй болоод хүнд мөнгө алдчих шүү дээ. Хүнд хоол алдчих шүү дээ. Тий? Өмч өгөөд ч хэрэггүй. Өмчөө хүнд алдчих шүү дээ. Залилуулчих шүү дээ. Мэхлүүлчих шүү дээ. Одоо нь яг энэ банкнд ийм их хөртөө байна монголчууд. Ийм их зээл авч явна. Хинхэн боловсрлгүй учраас ингэж аваад байгаа байхгүй юу? Жохон боловсролтой байсан бол тэгмэд хамаагүй зээл авахгүй шүү дээ. Ийм амар өндөр хүүтэй юмнууд хинч авахгүй шүү дээ. Жохон боловсролтой байсан бол. Тэр монголчуудын боловсролгүйгээр энэ банкнууд ч тоглоод байна шүү дээ. Зээл хүү гэсэн үнүүдээр толгойд нэргэлдүүлээд. Тэр монголын шинэ боловсролгүй учраас 10 жил 5 жилийн тухай энэ хугацаануудын тухай ямарч ойлголт байхгүй байхгүй. 10 жилийн дараа гэхэд тэр тэнд бууж байгаа байхгүй. Хаач вэ? 5 жил хаач вэ? 5 жил маргааш ирлээ. Дороо ирнэ. Хугацаагт чинь ингээд амар хурдан явдаг байхгүй юу?
Одоо бид нар яасан? Одоо ингээд 24 он боллоо. Яах их зургуу? Тэгэл сонголтоогоо зурлаж идлээ 25 он болно. Яах их зургуу? Тий. Одоо шинэ жил хүлээж гин, цагаан сар хүлээж гин. Хүрээл ирнэ. Тий. Тэр бид нар чинь хугацааны тухай ойлголтгүй. Тэр цаана байгаа. Хизээ нэгэн цагт ирнэ гэсэн тийм хөгжиг ойлголттой байгаа байхгүй хугацааны хувьд. Өнгөрснөх ч гэсэн нэг техник дээр үеч гэж. Юм дээр үе яриад байгаа юм бэ. Тий. 20 жил, 30 жилийн өмнө, 50 жилийн өмнө, 100 жилийн өмнөх чинь дээр үе биш шүү дээ. Тий. Хаач вэ? Тэр бидний хугацааны тухай ойлголт юм уу учраас ерөнхийдөө боловсролын төвшин доогуур учраас маш их зайлуулж мэхлүүлж байна. Ялангуяа нуул уурхайн компаниуд, гадны компаниуд тий Австрали, Канада, Америкт орж ирэл монголчуудад тэр хийдэг дор нь эргүүлнэ шүү дээ. Тэр юу тэдний бичсэн англи хэлээр бичсэн хууль гэрээг ойлгохгүй шүү дээ. Тий? Унган англи хэлтэй гэдэг унган англи хэлээр юугаа хийх гээд байгаа? Боловсролгүй болов. Америк нөгөө хип хоп рэпрүүд чинь унган англи хэлтэй шүү дээ. Тий? Тэр гэмт хэрэгтүүд нь унган англи хэлтэй шүү. Тэгээд унган англи хэлтэй мөртлөө яагаад гэмт хэрэг хийгээд байгаа юм? Боловсролгүй байхгүй. Тэр боловсрол маш хэрэгтэй. Тэгээд боловсрол гэдэг одоо бас ерөнхий боловсролын сургууль бас л энэ философичдоос гаралтай. Арабын философич одоо ислам, Коран, буддизм гэдэр чинь болвол Есүс Христийн Библи эдгээр чинь болвол хүмүүсээ ерөнхийдөө л бие даасан сүрхэл болгох гэдэг байгаа байхгүй. Бид нар л шашин гэж буруу ойлгоод байгаа байхгүй. Тэр одоо тэр Коранаа уншаал, тэр одоо Библийг уншаал, тийм үү тэр буддистууд тэр ногоон дээрх цагаан дээрх гэдэг ингээд уншаад байгаа чи яагаад яг бол тэр хүмүүс чинь хүн болох гэдэг шүү дээ. Тэд нар чинь хүн болохын тулд юм зогоож шүү дээ. Энэ айхтар хүмүүс чинь бид нар л философи хин хэрэгтэй шашин энэ гэдэг буруу ойлгоод байгаа байхгүй. Жинхэнэ шашин Монгол оронд орж ирээгүй шүү дээ. Буддийн шашин, буддизм бол орж ирээгүй шүү дээ. Маш гоё шашин. Даанч төвдөө дараад орж ирэхдээ бид нар юм хачин балаа юм болгоо хийцэн. Мөнгөний машин болгоцсон. Тий одоо гандан бол мөнгөний машин шүү дээ. Одоо тэр гандангийн намнаар бол маш их баян баг, маш их мөнгөтэй баг. Ер нь тэгээд манай энэ 10 жилийн сургуулиудын номнууд, нийгмийн номнууд, энэ одоо номын дэлгүүрүүдээр орчуулсан гэдэг байгаа номнууд. Яа хэцүү дээ хэцүү. Тэгээд энэ бүгдийг одоо бид нар засан шанслахаас өөр арга байхгүй. Чи ерөөсөө маш хутлаа юм явж байгаа шүү. Сайн билээ шүү дээ зүйлүүдийн үүсэл гэж орчуулж байна. За тэгэл одоо хуулийн амин сүнс гэдэг нэг ном явж байгаа шал худлаа. За сая бас төрхийн гоц авьяас гэдэг хүртэл ном орчуулсан байна шүү. Шал худлаа. Төрөхөд тэр гоц ухаан гоц авьяас нэг чухал биш. Тий. Юу чухал вэ гэвэл боловсрол чухал. Боловсрлоороо дамжиж би хинбэ, би ямар онцлогтой вэ гэдгээ нээх л чухал. Ер нь 10 жилийн сургууль чинь анх одоо энэ барууны орнууд ч юм уу энэ хятад энэ тэгэхт анх удаа сургуулийг яах гэж байгуулсан жоохон боловсролтой болгох гэж байгаа шүү дээ иргэдэд. Тэгэхгүй бол эдгээр чинь тэгээд зодтолтоо нэг халаад байна шүү дээ. Тийм учраас тэд чинь боловсролтой сөрхөө болсон учраас нэг зодож нэг алаагүй учраас ийм олон хүн болтлоо өссөн биш шүү дээ. Тэр бүү мөнтэй гэж шүү дээ. Тэрс зодтолтоогүй. Тийм. Зодтолтоо төглөө тэгэл нэг итгэн сая байх байх л та. Хүн төрлөختийн сайн сайхан юмыг буруу ойлгодог юм уу, тэрийг ашигладаг юм уу, эсвэл залилдаг юм уу? Монгол нь монголыг ингэж баллаад идэх байхгүй. Бид нар чинь тэгэл урагшаага өвөр Монгол руу явлаа. Өвөр монголчууд л залилуулаад байгаа шүү дээ. Хятадтай нийлээ ажил бүтээд эхэлдэг шүү дээ. Яагаад? Хоошоо ялгаагүй. Гадаадад явж байгаад монгол хүн Монголдо таарлаа тэгэл ажил бүтэхгүй. Солонгос явсан монголчууд бүгдээр л хэлдэг шүү дээ. Монгол хүнтэй таарал тэгэл ажил бүтдэггүй. Солонгос хүнтэй таарал ажил бүтээд идэг. Тэр бид нар чи ийм болоогүй ардтан байхгүй. Юу хүн болох. Хаач юм. Тэгмээс бид нар ерөөсөө гадаадад яваа монголчууд нь ч дотоодод байгаа нь ч ялгаагүй бүгд шилжилтийн насандаа яваа. Гадаадынхан монголчуудтай таараад амар хэцүү болдог шүү дээ. Мэдэн шүү дээ бид нар. Тэгээд нэг эвийн тааруулаад монголчуудтай ярьдаг ш. Яаж яриад тэгэхгүй нөгөөт нь ууралчих гээд гомдчих гээд идэг. Тэ? Жохон эвгүүл гэвлэх юм уу? Жохон монголын муул бүр баларна. Тий, тэгэхээр Монголын жоохон магтаад танаа Чингис хаан гэдэг нөгөө бүр баярлаад тий гадаадынхан чинь нэг Чингисийг шүтээл Чингисийг мэддэгтэй хэлээд байгаа юм биш шүү дээ. Тэрнийг үгийг хэлчихээр эдгээр чих баярлдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ нэг цаарал дээрэлтэй үгний зураг зурчихсан. Тэгээ тэрийгээ сая бариад Франц центр орцсон явж байгаа байхгүй. Тэгээ Францууд Чингисийг мэддэг, Чингисийг нэг шүтж байгаа гэж байхгүй. Эдгэртээ тэр нэг зургийг харуулаад тэр нэг хүн ч юм уу юу чинь тэр нэг үлгэрийн ярихаар эдгэр чинь сайхан цантаа болчтой. Тэгээ сайхан цангийн өдөх гэж тэр нэг
Буруу сахалтай өгний нэг зураг байгаа шүү дээ. Тэрийг хөрхий яаж байгаа байхгүй юу? Бас нэг үнэ өгч байгаа байхгүй юу? Сайхан зан хөдлөн гэдэг. Тэгээ яг тэр жимсийнхаа ингээд зургийг ингээд харах хиний царайг зураад байгаа харагдахгүй байгаа шүү дээ. Хиний царайг зураад байгаа. Хүн чинь нэг хүн зурхвал нэг хүний царай зурх хэрэгтэй гэдэг. Хиний царай. Тэр нэг хамар мамранд хиний хамар уу? Тэр нэг ийм нүд нь одоо хиний нүд юм. Эсвэл зүгээр тэр зураач өөрөө тийм нүд өөрөө зохиогоо зурцсан юм уу? Тэгвэл бид нар зохиогоо зурцсан л тийм хараад байгаа юм шүү дээ. Тэгвэл тэрэнд мөргөх хэрэггүй юм шүү дээ. Тий? Тэг яг нь үнэтэй нүүр тулах чинь байж шүү дээ. Яг л одоо юутай л адилхан байхгүй юу? Бодит байдалтай л нүүр тулах байхгүй юу? Тий. Бодит байдалтай нүүр тулна гэж яг байгаа байдлаа үннээр ярьж эхлэх. Худал ярих, нуух, дарах, засах, залруулах тийм юусоо байж болтгоо. Нүцгэн үнэн гэдэг шүү дээ. Яг тэр байхгүй юу? Тиймээс үнэн чинь нүцгэн үнэн гэдэг ямар нэгэн халахж байхгүй гэсэн үг явж байгаа байхгүй юу? Тэс нэг нүцгэлж байгаа юм биш. Ямар ч гэсэн юм халахлаагүй, дараагүй, засаж залруулаагүй тийм юм шүү. Яг үнэн бол яг энэгээрээ. Тиймээс би тэр өгөр юу гэсэн бэ? Бодит байдал гэдэг бол үннийг бид нар ярих болно. Үнэтэй тулгарна гэж чинь бодит байдалтай тулгарна. Үнэтэй тулгарна гэдэг чинь яг хинбэ тэгээд тулгарна. Чиний хэний үхэд надад хамаагүй, хаан төрсөн надад хамаагүй, чиний ямар цолтой надад хамаагүй, чиний ямар шагналтай надад хамаагүй, чамайг хаан хин сошиал медиад юу төр мөр тийм үү нам зам магтаж барьдаг надад ерөөс ямар ч хамаагүй. Яг чи хинбэ? Тэр үннийг л би мэдмээр юм. Би чамтай л одоо тийм үү ойлголцмоор байна. Тэгжээж бид нар чинь юм урагшаага явж хөгжиж бид нар ирээдүг бүтээх боломжтой юу гэхээс худлаа дээр ирээдүг бүтэхгүй хөгжилж явагдахгүй. Яагаад одоо хүртэл бид нар энэ автобуснуудынхаа асуудлыг шийдэхгүй, нийтийн тээврийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа. Яг л үннээ ярихгүй, үннийг дараад байгаа учраас. Тэгээд нүглийн нүдийг гурлаар хуурна гэдэг шиг. Тэгэхээр Монгол улс Монголын үнэн гарч ирэх ёстой. Монголын үнэн гарч ирээгүй цагт энэ худлаа дээр бид нар тогтохгүй. Тийм учраас одоо гадагшаага залуу хүмүүс явах, гадагшаага явж сурах, гадагшаага дандаа ингээл явах хүсэлтэй бид чи харахгүй шүү дээ. Энэ чинь дандаа худлаа шүү дээ. Тэгэхээр тэр худлаас ч одоо залхаж шүү дээ. Гадаад очлоо, гадаад ингэхтэй сургуульд орлоо. Тэгэл үнэнтэй таараад худал залилсан, мэхэлсэн худал профессорууд биш учраас айгүй амар байгаа шүү дээ. Сураал, сонсоод ингээл явчихдаг. Ямар ч асуудалгүй. Монголын руу онгоцны буудлын дээр буулаа. Тэгэл худал эхэлж байгаа шүү дээ. Тэр бид нар яагаад энэ вэ? Энэ чинь нэг шалтгаантай байхгүй. Тэгэхээр шалтгаан гэдэг чинь бидний одоо түрүү нөгөө боловсрал гэсэн боловсрал нэрийн доор худал сургуулиуд, худал багш нар яваад байна шүү дээ. Тиймээс тэд чинь хүнд боловсрал өгч чадахгүй байна шүү дээ. Боловсралгүй багш, боловсралгүй оюутан хоёр яг адилхан байна шүү дээ. Боловсрал гэдэг чинь олон талын мэдлэг. Боловсралтай болохын тулд маш их ном уншина. Маш их юм бодно, алдан, онон, буруутан, зөвтөн. Тэгжээж хүн чинь боловсралтай болно шүү дээ. Энэ дотор чинь асар их юм явагдаж. Үнэн явагдаж. Энэ тэр явагдахгүй бол тэгээд тэр чинь маш хэцүү цаг хугацаа ордог учраас бид нар чинь хурдхан шиг мөнгөний төлөөд диплом аваад тэгэл явдаг гэж аргагүй. Тэгээд яг гадаадд очиод жинхэнэ тэр үнэн ихтэй сургуульд орж очингуудаа үнэтэй толгороод тэгээ балардаг шүү дээ. Хэвээ мууис шал утлаа ярьж ирсэн юм байна. Шүтээс шал утлаа байсан юм байна. Ангаах стамруу намайг алсан юм байна гэдэг шүү дээ. Тэр чи яа тийм байгаа. Бидний муугийнх юм уу? Үгүй шүү дээ. Бидний буруу худлаа үнэмшлүүд. Нэг л их сүрхий байсан худал түүхтэй. Нэг л их мундаг байсан худал түүхтэй. Нэг л их номын хүмүүстэй байсан худал түүхтэй. Нэг л их сүрхий өгдөөцтэй байсан худал түүхтэй. Нэг ч өвгөн гарч ирэхгүй байгаа шүү ном биччихсэн. Тэгтэл манай өгдөөц өста мундаг номтой хүмүүс байсан ч гэж. Тэгж худлаа ярих болох хэрэгтэй шүү дээ. Бүр хаантай гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ ордон хаана байсан гэхээр ордон байхгүй. Суур нь хаав байна, ордонхон суур байхгүй. Тэгээд одоо эсгэр твтчихсэн юм уу? Тэр чинь бидний энэ нэг
хутлуудаасаа бид нар салах оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол хин ч эрхчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг усны тухай номлож байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юу? Амьдарч цоглоо явж байгаа бүхэж байгаа шүү. Хайр дур шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэлсэн шүү дээ. Тэгэл зондоо болно шүү дээ. Найрыг тастаад болж байгаа бол тэгэл тийм болно шүү дээ. Зомж ялгаж байхгүй. Энд ч харахгүй гэж зовх. Агшин хүн жаргал агшин. Ер нь болжгүй сайн сайхан бодож байгаа хэвээр. Тархин дахиад хэрэгтэй баг. Тархин амардаг баг. Муухай бодлоод тархин амардаг. Хороод байгаа хүмүүс хэрэгтэй ирэх хүмүүс хачаа хачин байж болно. Хамаагүй өөрөө дотроо сайн сайхан бодоод явж байгаа шүү. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлж гисэн. Юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутал, за эргчлөө гэдэг чинь байж тээ эхлээд байж тээ хүн урагшаага эргчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш хэцүү. Монголч одоо битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөл агаас тэ бөмбөрдөг. Зан заншлаас хурдан салбарсан явчихгүй шүү. Орчин үед зан заншлаа гэхгүй. Яг зан заншил чинь нөгөө нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нөгөө нэг стрессгүй байхгүй. Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хогон саунд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй. Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй. Уул стресстэй гэсэн. Стресстэр тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орн чинь нөгөө ном уншдаг учраас тархины өрөөхөд өгчдөг. Хөрхөн ихэс төрсэн биенүүд л халтаад ирдэг. Тэ хөрхөн өндөр өгтөд бизнес ашгүй. Асуудалгүй. Боловсролтой болох ирэх бас үүрэг гэж шүү. Монгол хүн боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садлын дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсролгүй тэгэл дуусаа. Гайтай байдаг шүү. Та тэгээд энд байж та найзуудын дэгшэрх, хосуудын дэгшэрх, хайр дурлалын дэгшэрх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгшэрх, насны дэгшэрх, шүүн залуу хүний хоорондын дэгшэрх, чадварын дэгшэрх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг их буруу хөрлөөд байдаг л та. Тийм эрдэмтэн энтер гэдэг л та. Өгвөл тэ эрдэм дотор ч одоо нэг justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь ирчүү шүү. 4-5 ирчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Цэцэн мөргөн. Юмыг тааруулах тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүгдээс ягаад зуртагаад байдгүй. Яг хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшинтэг тэр бүх юмны насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгээд одоо нөгөө тэнгэр дэвшний тэр байгаа шүү дээ. Торгоны замаас наашаа орж ирсэн, энэ тэндээс орж ирсэн ийм янз бүрийн холимог ардууд нийлцгээс юм аа. Гэдэг дээр л бид тогтох хэрэгтэй байхгүй. Үндсэн хуулиар хэлэх юм бол хамгийн түрүүнд ер нь бол Монгол хүн гэхэд бол хэнийг хэлэх вэ гэвэл ийм олон энэ тэндээс ирсэн олон одоо бид нар ястнууд гэж буруу яриад байгаа шүү дээ. Энэ олон 21 байна 22 ястан байгаа шүү дээ. Ийм олон төрлийн ардууд аа. Тэгээд малаас одоо шим хүртэж, мал дагаж жилиг өнгөрөөдөг, дөрвөн үлрэлийг өнгөрөөдөг ийм онцлогтой. Тэгээ нэгэнд хээр дандаа явдаг, малын мах гэдэг малтайгаа зууралдаж явдаг учраас ерөөдөө жоохон бие сайтай. Тийм. Нэгэнд тэр айхтар шашинаар нэг дамжаагүй учраас жоохон ёсортхон багтай. Яач ч мэднэ. Тэг эв нь бол гайгүй, эвгүүтэл эвгүүтчдэг ийм сонин ардууд аа. За тэгээд одоо энэ ардууд дээр чинь нийгмийг одоо яаж усгаж ирэх вэ? Яаж одоо зодоо хийдэг болох вэ? Яаж хүнийг шагаад авдаг болох вэ? Яаж зүг зүгээр байж яснаа гэж хэрэлдээд эхэлдэг болох вэ? Гинтл хоёр эмэгтэй хэрэлдээд эхэлж байгаа шүү дээ. Яасан мэддэхгүй. Гинтл тэнд зодтол эхэлж байгаа шүү дээ. Яасан мэддэхгүй. Одоо тэгэл машинтай ингээл том машинтай болвол мөрөгчнөл гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Жижиг машинтай хүнийг тийм одоо нэг том битэгээр нэг дээрлэгдэг. Тийм юу нөгөө Монгол хүний саруул баха. Тэгэд энэ ардууд одоо нийлээд нэг нийгэм болох гэж байгаамаа гэдэг чинь гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэр чинь яг 1921 социализм үед Монгол улс гэдэг нэг нэрийн дор анх удаага дэлхий дээр эхэлсэн байхгүй. Яг одоо энэ нэг ардууд Монгол гэдэг нэрийн дор төртэй болъё. Үндсэн хуультай болъё. Эмнэлэгтэй болъё. Сургуультай болъё. Шүүх танхимтай болъё. Унтдаг ортой болъё. Тий. Сэвэр дотор ч унтдаг ормор байхгүй шүү дээ. Тэгэл ханараад явна шүү дээ. Тий. Тэгэл энэ бүх соёлуудыг чинь одоо оруулж ирээд энэ олон ардуудыг чинь нийлүүлэх гэж оролдсон байхгүй.
Тэгээд ерөнхийдөө бүтлгүүцсэн байхгүй. Яагаад бүтлгүүцсэн гэхээр нөгөө тэр чинь удирдах явсан хүмүүс чинь нөгөө Оросд сурж ирээд Оросоос оржуулахдаа маш их юм буруу орчуулад. За тэгэл нөгөө хэлнийхэн эрдэмтэд гэдэг чинь хамаг юм бантагнуулаад мэрэгжлийн үгийг урдуур орж ирж орчуулад ингээ бид нар чинь ер нь энэ олон ардууд гэдгээл бид нар хүлээн зөвшөөрөөл тэгэл үндсэн хуулиа ардуудаараа л одоо эхлэх хэрэгтэй. Ард гэдгээрэл тэгээд одоо яаж иргэн болох вэ? Иргэн болох маш хэцүү шүү. Ер нь насанд хүрэх, бие даасан хүн болох, индивидуал хүн болох маш хэцүү шүү. Хүн нийгэмшиг гэдэг тийм амар биш шүү. Одоо намайг баг байх гэж одоо ч яагаад монгол хүмүүс ингэ тэрэлдэж зодтолтоод байгаа юм гэдэг нь тэгэл одоо нутаг болж тийм үү? Одоо наадам мадмар чинь аймагаараа болоод нутгархаад л хүнд байдаг шүү дээ. Ер нь хүнд болчдөг шүү дээ амьдрал. Тэр чи яагаад үгүй чинь нэг янз бүрийн ардууд байхгүй. Ард мөн нийгэм болж таагүй. Үндэстэн болох хаач вэ? Үндэстэн чинь нэгэн үнд зүйлтэй байдаг байхгүй. Чиний аль аймаг ямар ч хамаагүй, чиний аль нутаг над ямар ч хамаагүй болчдөг байхгүй бүгдээрээ. Тэгэхээр чи одоо чинь дандаа хаан төрсөн, аав чи хаан төрсөн, аль нутаг гэж асуугаад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө ард нь яваад байгаа байхгүй. Ардууд гэдэг нь нийгэм шиж чадаагүй. За одоо тэгэл юу болно шүү дээ. Яхаар нөгөө наадмар чинь нөгөө бүгчүүд барилдаад гачин юм болно. За морь уралдахаараа аймаг гарах нь. Ингээл нэг л юм болвол нутгархаар л аймагийнхаа л тэгэл нэг аймаг юм болчдөг. За сонгуул болохоор одоо тийм үү? Аймагийнхаа л хүнийг сонгоно. Тий. Өөр одоо манай аймгийнхан дотор олигтой хүн байхгүй. Тийм учраас өөр аймагаас олигтой хүн сонгоё байхгүй. Манай аймаг. Одоо бүр нэг бүдүүлэг юм явж байна одоо. Тий. Юу лээ? Цэвэр цус мус ч шиг. Цэвэр цус цэвэр юу гэнэ? Нэг тийм нэг төрлөг байгаа. Цэвэр цус гэдэг чи юу гэсэн үг вэ? Энэ чинь бүр биологийн мэдлэг байхгүй байгаа. Бидний цус сармагчгийн цустай адилхан шүү дээ. Тий. Бид нар чинь 98-9% сармагчгийн гентэй адилхан гентэй шүү дээ. Нөгөө Дарвины номон дээр байгаа шүү дээ. Species гэдэг дээр. Тэгээ тэр нь манайхаа яасан нөгөө зөвлөгөөд орчуулсан. Тий. Тэгээд одоо бид нар зөвлөд юм чинь. Тий. Нэгдүгээр тахтай нөгөө нэг манайх чинь нөгөө суралцах нөгөө стипенд хэцүү. Тий. Заавал нэг гадаадаас сургуульд IELTS өгжээж, тийм үү, TOEFL өгжээж тэнцэж гадаадд очиж нэг боол олж байгаа шүү дээ. Одоо энэ IELTS-ийн шалгалт, TOEFL-ийн шалгалт бол Монголын залуучууд гэж доромжилж байгаа шүү дээ. Тийм том доромжлол шүү дээ. Тий. Монгол хүн зүгээр улс орондоо зүгээр монгол хэлээрээ яриад ажиллаад амьдарч ямар ч боломжгүй байна гэдэг одоо ямар том эмгэнэл вэ? Тий. Тэр IELTS чи юу юм бурхан юм уу? TOEFL чи одоо бурхан юм уу? Тий. Англи орн, Америк орн ч одоо юу юм? Деважи юм уу? Барууны орноо деважи юм уу? Тийш одоо деважин руу явах гэж байгаа юм уу? Тий. Том эмгэнэл байхгүй юу? Яг миний хувьд бол яг гадагшаа явж номын санд сууж ном уншихгүй болохгүй байсан. Одоо ч тэг шаардлагагүй гар утсанд интернет бүх юм байж шүү дээ. Тий. Тэгээ гэрээсээ гар гэдэг нь яг л ерөнхийдөө уулын тэгвэл уулын өөрт нь аяг хэрэгтэй л дээ. Тэгтээ яг Монголын нөхцөл жоохон хэцүү бид нар мэдэн шүү дээ, тий. Бид нар чинь орон сууцны манай энэ орон сууцны төлөвлөлт Улаанбаатар хотын орон сууцны төлөвлөлт их буруу л да. Аюу буруу. Яг ингээд нэг тийм гэрүүл зориулсан олон өрөө байрууд бариад байгаа байхгүй. Энэ аюу буруу байхгүй. Болж игэл нэг өрөө хямдхан байрууд их олон барих хэрэгтэй байхгүй. Тэгжээ залуучууд гэрээсээ гарах байхгүй. Тий. Барууны орнууд юм уу хүчтэй орнууд чинь дандаа тэгж байгаа шүү дээ. Нэг өрөө байрууд аюу их байдаг байхгүй. Тэгэхээр нэг өрөө байрууд чинь амьдрал эхлэх гэж байгаа ч юм уу, амьдралууд өнгөж орж байгаа, ээж аваасаа жоохон холдох гэж байгаа нөхдөд чинь тэр лөө орчдөг байхгүй. Тэгээд тэнд жоохон хямдхан ганц уран автихан барьж агаад ажил мэргэжтэй цалин мөнгөтэй болж байгаа дараагийнхаа амьдрал руу ордог байхгүй. Тэгэхээр энэ одоо энэ яамгд бариад байгаа ч юм уу, зайсангаар бариад байгаа олон өрөөтэй байрууд бол өстой гай байхгүй. Тэрний орнд маш их олон нэг өрөө байрууд байх хэрэгтэй. Тэгжээч залуу үе юу нэгдэл те жоохон эрхчлөөтэй болно л доо. Гэр орноосоо гарна л да. Одоо нэг нөхцөлд гарахд жоохон хэцүү. Тэгээд яг та маагч чинь тэгээ нэг хүүхдүүдээс нөгөө ээжийнхээ ачийг хариулна ч гэдэг юм уу гэдэг. Тэгэл нэг л бааханд ач хариулах гэсэн том одоо юунд орчдөг шүү дээ. Тий гацаанд орчдөг. Тэгээд нөгөөхөө ачийг хариулсан ч юмгүй, нөгөөх нь ачаа авсан ч юмгүй. Тэгэл хоёулаа хоёр тал тэгэл дуусдаг шүү дээ. Бүтлгүүтэл. Тий тэр хүмүүсээс зүгээр чи өөрийгөө аваад яв. Тэгэл одоо тий би өөрийгөө ингэж аргалыг гэсэн юм чи манайд байдгүй байхгүй.
Тэгээд нэг гачин хэрэггүй ээжийн тухай шүлэг хүчээл. Юугаа хийнэ? Шүлэгч нь байж штэ. Ер нь хүүхэд залуучуудын л бичдэг юм байхгүй юу? Хүүхэд байхдаа тэгээд нэг хэл хөгчгөд хэрэгтэй байхгүй шүлэг хүчгч чинь. Тэгээд одоо бид нар энэ буддын тарин уушаад шүү дээ. Тэгээд таринууд чинь хэл хөгчгөд хэрэгтэй гэсэн байхгүй. Хүүхэд багасаа тарин сайн унших чинь хэл нь аягүй хэллэгтэй. Бид нар ч нэг тийм хэл хөгждөггүй учраас бүгдээ нэг хэлгээ яриад байдаг байхгүй. Далдэр байхгүй юу? Тэ бүтэнсээ өдөр чинь хэлний хөгжөөгөө байхгүй юу? Тэгж билж болохгүй байхгүй юу? Хэлний хөгжөөгөө байхгүй юу? Тэгэхээр бид нар ерөөдөө жоохон хэлгийн хүмүүс өсөж байгаа байхгүй. Тэгээд нэг том болсоо нэг тийм хэлгийн хүмүүс айдаа гэсэн. Тэгэхээр тэр юунуудыг чинь одоо салгаж тэр хүүхэд насны энэ хөгжлөөс салгах. Яг уу шүлгээсээ дээшээ яруу найраг бол бичиж болно доо. Яруу найраг бол яг боловсролтой юм мэддэг, чаддаг хүмүүс чинь бол яруу найраг бичдэг л дээ. Одоо энэ томчууд чинь бол дандаа яруу найраг бичиж байгаа шүү дээ. Оюуны өндөр түвшинд очиод ирэхээр яруу найраг бичдэг байхгүй. Манайд бол яруу найраг бол байхгүй л дээ. Тэг яруу найргийн түвшинд очисон хүн ч түүхэнд байдгүй. Тэг ерөөдөө манайх маань шүлгийн түвшинд л явж идэг. Тэг одоо дастаж нацаг дойж чойном одоо саяны тэр нэг янз бүрийн нөхдөд байгаа шүү дээ. Орос руу явж сурж ирсэн ч юм уу нэг иймэрхүү хүмүүс байгаа шүү дээ. Бидний нэг хэлээд байдаг хүмүүс бол ерөөдөө шүлгийн төвшөнд л байхгүй. Тийм. Энти хангаа саяны нэг зүйл нэг газар дутгаал нэг магтанд болсон шүлгэл байхгүй. Оюуны төвшөнд бол биш байхгүй. Хүн ингээд юм бодох. Цаашаа хөгжих. Тэгэхэд чинь яруу найрах хэрэгтэй гэдэг байхгүй. Одоо Орсын Пушкин гэдэг чинь. Хятадын энэ Жуанзин гэдэг тэр чинь бол яг яруу найраг энэ арабын одоо энийг өргөө тэр Наваа энэ гэл энэ томчууд нь шүү дээ. Алфараби. Тэд нар чинь оюуны төвшөнд яруу найраг бичиж байгаа байхгүй. Бид нар ч бол шүлгийн төвшнөөс өрсөөр дээшээ гарахгүй байгаа байхгүй. Хүүхэд залуучуудын л юм хийгээд байгаа байхгүй шүлэг гэдэг чинь. Зөвхөн нэг хэдэн үгнүүд мэддэг. Тэгэл тэр хэдэн үгнүүдээ уртлынхын үгсгийн холбоол тэгэл нэг хэдийн хэлж байгаа шүү дээ. Тэгэл ерөөдөө өөрийнх нь сэтгэл яваад байгаа шүү дээ. Амьдралын тухай. Тэр үнэл сэтгэл байхгүй. Одоо жойномын шүлэг бол жойномын сэтгэл байхгүй. Тэргүй л хорвоо ертөнцийг тэгж харж шүү дээ. Хорвоо ертөнц яг бол тийм биш шүү дээ. Бодит байдал дээр шал өөр шүү дээ тэр чинь. Тэгэхээр бид нар шүлэг гэдгээр бол хүүхэд залуучуудын юм яваад байгаа. Насан туршсан шүлэгээр юу байна? Ном уншид ном бичсэн дээр. Яа. Тэгээ сонгуулаад ер нь бас их усыг тавчих гişүн байгаа юм бодлоо. Баггүй. Тийм ер нь Монгол орн бол боловсролгүй орн. Яг мэдлэгтэй, мэрэгжил бол байгаа. Мэрэгчлээ хүмүүс байгаа зүгээр. Яг боловсрол бол Монгол орны түүхэж байхгүй. Одоо тэр нэг educated man гэж байгаа байхгүй. Educated man гэдэг чинь одоо эдгээр чинь educated man байхгүй. Боловсролтой хүмүүс байхгүй. Тийм. Манайд бол ийм үүсэх ямар ч боломж байхгүй. Нэгдүгээр манай монгол хэл чинь өөрөө яриаг хэл байхгүй. Бичгийн хэл шиг байхгүй. Олон мянган ном бичих гэсэн ингээд хөгжиж гисэн тийм бичгийн хэл болж хараахан чадаагүй байхгүй. Тийм. Бид нар бол дандаа л яриа хэлээр л яваад байгаа шүү дээ. Яриагаар л бичээд байгаа шүү дээ. Бичгийн хэл чинь бол яриа хэлнээс тустай байхгүй. Одоо боловсролтой оюунлаг хүмүүс чинь бичгийн хэл рүү ордог байхгүй. Тэгээс одоо нэг комент бичиж байгаагаа бичих үсгтэй гэж хэлж болохгүй байхгүй юу? Хөөхий. 35 үсэг мэдчлээ гэх тэгээд комент уншаад байгаа чинь юутайст бичих үсгтэй хүн бол биш байхгүй юу? Бичих үсгтэй хүн гэдэг чинь нэг юм унссны дараа тэргээ ярилцсны дараа тийм үү номын төвшөнд очиж бичих үсэг бид нар яриа шүү дээ. Тэглүү бид нар очиагүй. Яг дээр үед бол яг уугууржин бичиг одоо уугууруудын бичиг ирсэн шүү дээ. Тэгээ уугууржин бичгээр бол яг ерөөдөө албан бичгүүд солилцох тийм үү худалдаа 8-ны юмуд л уугууржин бичгээр явагдчихсан болохоос биш. Оюуны өндөр түвшинд номууд бичигдэж байгаагүй байхгүй. Тийм үнэнч байгаагүй. Байх боломжчгүй. Бид нар чинь ийм хүүтэн цагаагаар нэх маш их одоо хүн амьдрахад их тав тухгүй. Одоо бид нар чинь ингээл daarаал эхэлж шүү дээ. Тэгэл одоо 5 сар хүртэл даарна шүү дээ. Тийм. Одоо юун одоо энд номоо бичиж суух. Одоо энэ өрөөнд сууж байгаа тэгэл халаалт мөн хүүтэн л байгаа зү. Тий. Одоо би ингээл миний философи одоо зогсон шүү дээ. Daarаад эхлэхээр тэгэл би ч одоо эсгийгээр өсдөөдөл өгтөө махал одоо бодож эхлэв шүү дээ. Тий. Юун философтож ном зам бичих. Адрес би одоо урагшаага энтгэг юм уу? Араб юм уу? Перс юм уу? Тийм үү? Тажикстан, Туркменстанд байсан болов асуудалгүй. Шигоо өдөл номоо бичиж сууж байна. Тэгэхээр манай энэ цагаагаар чинь бас номын ажил хийхэд бас их жоохон тохиромж муутай. Тэгвэл яг уу
Зүйл толгойд бас Оросуудын барьж өгсөн дулааны захилгаан станцын ачаар яг нэг жоохон дулаанууд ирээдэн захилгаан бас байж гэн. Тийм. Энэ чинь бидний барьсан станцууд биш шүү дээ. Тийм. Бид нар бол мэдээжийн юм шиг захилгааныг мэдээжийн юм шиг л залгаад байгаа шүү дээ. Халуун усыг бид нар мэдээжийн юм шиг л кранк донгоолгоод байгаа шүү дээ. Энэ чинь мэдээжийн юм биш шүү дээ энэ бүгд чинь. Маш том инженеринг, техник, технологи юм цаана явагдаж байгаа шүү дээ. Мэргэжлийн өндөр түвшний юмнууд. Тийм. Сошиал медиа биш шүү дээ амьдрал бол. Сошиал медиагаас ч хоолох яваарай. Манай нөгөө ярилцлах юм цаг маань дуусчлаа. Тий, баярлалаа. Танд өөр хэлэх юм байна.